Сайн байна уу? Би интершарам мэсцлийн эмнэлгийн Чахамар олон мэсцлийн эмч өрөөнт явна. За өнөөдөр хамрын мэсцэл хийлгэх үйлчлүүлэгч маань 35 настай эмэгтэй. За 7 жилийн өмнө хамартай гэвл авсан үлэмжтэй. За үүнээс хойш хамар байнгын битүүрдэг. За тэгээ шалтгаангууд толгоо өвддөг. За мөн дээрээс нь сүүлийн 2 жил гарan ер нь хамрын цацлагыг байнга хэрэглэх хандлагатай болсон гэсэн өгүүлэмжтэй үйлчлүүлэгч ирсэн байгаа. За мөн өөрийнх нь хүсэлтээр нөгөө хамрынхаа нуруу баг зэргийн өндөрлөх гоо зүүн талаас хамрынхаа хэлбэрүүд өөрчлөе гэсэн хүсэлтэйгээр өнөөдөр манай дээр хамрын мэсцэл төлөвлөгдсөн байгаа. За тухайн үйлчлүүлэгчд маань нээлттэй аргаар хамрын тасалбарч тэгшлэх, 2 жилийн доод самгалдаг багасгах буюу амьсгал сэргийлэх мэсцэл үүн дээр нэмэгдээд өөрийнх нь хүсэлтээр хамрын нурууг имплантаар өндөрлөх, хамрын үзүүрийг чихнээс мөгөөрс авч хамрын үзүүрийг өндөрлж шонтоолгох, за тэгээ хамрын 2 талын сартгар буюу самсаа багасгах гэсэн ийм мэсцлүүднийг дор хийгдэх нь байна. Мэсцлийн дараа болохоор ер нь бол 48 цаг хамрын чихээстэй байна. Хүмүүс чихээстэй гингүүт нөгөө огт амьсгалахгүй гэж бодоод байдаг шүү дээ. Тэгвэл манай эмнэлэг дээр ашиглагдаж байгаа хамрын чихээс нь болохоор голтой юм гуурстай амьсгалдаг чихээс хийдэг гэсэн үг. Мэдээж яг хөө ингээд 100% сэнгэл амьсгалах боломжгүй ч гэсэн нэг 40-50% тай ч юм уу те баг зэргийн амьсгалах боломжоор хангаж өгч байгаа гэсэн юм уу? Тэгээд эмчигээ зааж өгсөн заавар зөвлөмжийн дагавар гам дэглэмээ сайн барай авчих юм бол ер нь асуудал үүсгүйгээр хурлан гоё идгээд хурдан хяналтаас гарна л гэсэн үг.